Вакус байна. Чатаж жаалаа. What? Ахигээд таалаа. Би гайвштэй. Ер нь YouTube-ийг Сэмэнэ 5000 төгрөг эсвэл бокс. За боксс. Оо за. Баярлаа. Та бокс эсвэл 5000 төгрөг алийг сонгох вэ? Боксын дотор юу ч хийж болно. Юу байх вэ? 5000-аас их юм байх юм, бага юм байх юм уу? Хөрөө сонгох. За мөнгөний сонгоч таа. Баярлаа. Сэмэнэ 5000 төгрөг эсвэл бокс алийг сонгох вэ? Боксын дотор юу ч хийж болно. энэ бокс юм уу? Аха. Зүгээр 5000 төгрөг юм тий. За зүгээр бокс бол сонгоё л та. За. Оо ямар хүнд юм энэ. Онгоолох юм уу? За. Оо ит надбаг гэж байна. За. Амтан байх үү? Аа. За. Яг л тийм дүүлээ. Вакус байна. Шат талж аалаа. Вакус байна. Шин юу вэ? Хөгжим юм уу? Халбаг юм уу? Халбаг юм шүү дээ. Хөгжим ч юм уу? Аа. Хөгжим юм шиг энэ. Хөгжим шээ. За халбаг юм уу да? За тэгээд за энийг сүлт нүцэх юм шиг байна. Тэгээд нэг юм витамин С байна. Тэгээд жин юм шиг байна. Жингот. За тэгээд нэм маа сургуулийн зураг байна. Тэгээд нэг юм локаш юм шиг байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэдэг чинь ер нь би энд л очих юм шиг байна да ер нь. Тэгээд нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн дээр одоо бөөндөө олцгаая. За сайн бацгаана өглөөний мэнд их төмөлөн байна. Тэгээд бид нар анагаахын шинжилгээ ухааны шинэ хичээл судлалын лабораторид хүрэлцээрсэн байна. Өнөөдөр тамирчны нэг өдрийн хоолыг хийх нэ. За тэгээд эхлээд мөчөн рүүгээд эрүүл хаалт бол яг сүүлийн жилүүдэд угаасаа яг амар яаж одоо маа сургууль хүртэл ингээл шимт хичээлийн анги мэнг хүртэл ингэж гавж ирэл одоо анхны төгсөлт нь юу? Бараг хоёр дахь төгсөлт нь тэгэл явж байгаа. Ер нь одоо ингээл монголчууд одоо яг л ходоодонд амар анхаарч эхэлж байгаа юм шиг санагдаж байна юм. Тэгэл ер нь бол хичээдгээ ер нь. Тоглолтын өмнө би ч нэг амар ач холбогдол өгөөд байдаг юм аа ер нь. Амар юм чухал тоглолтын үед бол баг анх ийм 50 нэгтэй тэгэл нэг тэгсгээл өнгөрчдөг. Ахигээд бодлаадлаа. Нэг гайв штэ. Ер нь би ч нэг өөрөө жоохон охин ахаараа сандраад байдаа. Охинтой нэг юм ярьж чаддаг юм. Тэг яг чат ирдгүүх хин ирдгүүдээ ба. Чи хаана? Нэгэн литэн те. Энэ хараа хуулаа. Бэвэн бүү. Зөв давс баг хийхгүй байхсан зүгээрээс юм уу? Балер юм байна. Ямар муухан систем юм болж байна.
цацраан гэдэг миний ингээд өнөөдрийн хийсэн хоол бэлэн болсон байна. Тэгээд амттай амар харагдаж байна. За, хоёулаа өмнө батин үнсэн солилцоогоо таацж исэн мөлөө. Татж байгаагүй. За, тэгвэл одоо би сая насжийн өндрөөр нь асуусан шүү дээ. Тэгэн дээр нь тооцоод батин үнсэн солилцоо буюу BMR нь хоёулангийнх нь 1954 ккал байна. Буюу одоо бид нар чиний хөдөлгөөнийг тооцохгүй гэсэн үг, чиний бэлтгэлийг зарцуулж байгаа энергийг тооцохгүйгээр чи хоол боловсруулалт эсвэл зүгээр унтчих та ч юм уу те чиний батин үнсэн солилцоо ч өөрөө 1954 ккалорийг зарцуулж байна гэсэн үг. За, дээрэс нь хоёулаа хэр одоо давтамжтай бэлтгэлээ идэг гэлээ. 7-5 өдөр тавьсан. Тийм. Тэгэхээр энэ болохоор бас эрчимтэй тасал хөдөлгөөн хийдэг хүнд ороод байгаа байхгүй юу. Тэгээд тасал хөдөлгөөний юу ороод ирэхээр хүчин зүйл ороод ирэхээр хоёулаа 3200 ккал одоо зарцуулж байна гэсэн үг. Тэр нь өөрөө 3200 ккал хоол чи өөр идэх ёстой гэсэн үг өдөрт. За тэгээд хоёулаа одоо энэ хоолыг бүгдээр харж үзэх юм бол за тал нь өөрс ус байна. Уураг бас нэлээд хоёулаа хийсэн те. За дүүпэн маань өөрөө урамлын гаралтай уураг. За өндөг амтны гаралтай уураг. Тэгээ мэдээж үхрийн мах хийсэн. За ингээд амтны болон урамлын гаралтай уурга хоёулын энэ бол тэнцвэртэй авсан гэж үзээд ногоо бас хоёулаа тодорхой хэмжээгээр бас хийж өгсөн. Бас зөв болсон гэсэн үг. За тэгээд тамирчны хувьд болохоор бид нар макро нүүрс ус уураг өөх тосны хувьд ямар хэмжээтэй байвал зүгээр юм бэ гэхээр за өдөрт авж байгаа хоолны чинь 55-аас 65% нь нүүрс ус буюу үр тариа байвал зүгээр. Ба ногоо ч гэсэн орно гэсэн үг нүүрс усанд. За уураг 15-аас 25%. Хамаагүй багаагаад нүүрс ус нь илүү төлхөө орж өгч байгаа зү тэ. За тэгээд өөх тос муу атлан 15-аас 20% гэж байгаа. Өөх тосыг орхитуулж болохгүй гэсэн. Тэгэхээр би хоёулаа бол миний зүгээс бол уургийг бол сайн авч чадсан байна. Нүүрс усаа бас сайн авч чадсан байна. Бид өөх тосоо ч гэсэн хийж өгсөн шүү дээ тэ гэр бүл. Тэгэхээр ер нь бол иймэрхүү маягтай цогцтой холлох боломжтой юм байна гэж байгаа. За энэ хоол ойролцоогоор нэг 500 ккал байгаа гэсэн үг. Хоёулаа ойролцоогоор л юу харсан гэсэн үг. За тэгээ 3200-аас 500 хасгаар хийдэг. 2700. Тэгэхээр үгүй одоо яг зөв баггүй. Хоёулаа ахаад өглөөний хоолоогоо, оройн хоолоогоо, дундуур нь зуушаагаа. Яг 3200 хоёулаа гоё ингээд тэнцвэртэй ойр ойрхон идэхээр ингээд өнөөдрийн контент маань ингээд дууслаа баяртай. Дараагийн контентээр уулзцгаая. Дараагийн оролцогчтой хэлэхэд амжилт хүсье. Яа хэцүүлээд юм байна да. Ка. Энэ дахиад өмнөр юм уу? Тиа. Их юм бэ? Хопа. Яа, за ийм бичгтээ challenge box 2 дугаар анги орлоо. Та бүхэн YouTube бодсон да. Лайк, share тэгээд саб дараарай. Өнөөдрийн сэтгэл бол үнэхээр ер нь амар гоё сонирхолтой байлаа бүр. Ер нь яг энэ challenge дорсондоо бас хөргөн баярлж байна юм гоё юм. Тэгээд өөрийгөө бас хөргөн сорж мөрөөд яг уг нь банк л өдөр тутмын хоол идэх гэсэн яг яа ингээд ийм даалгавар аваад ингээд шууд орц материалууд өгөө шууд ингээд хоол бэлтэж байгаа юм. Би ингээд сургуулийн орчинд бас юм гоё лабораториор ингээд чангаж гэсэн бас сургуулийнханд баярлаа. Тэгээд бас оюутны холбооныхандаа бас баярлаа намайг энэ челленжид дуудсан. Тэгээ өнөөдрийн сэтгэл бол үнэхээр гоё ялаа бүр амар амьдрал бас нэг юм гоё дурсамж үлдээл чадлаа ер нь. Жирэг гэж дуудсан юм бол. Жохон байхад нь баг дотор нь том жижиг хоёр тэмүүлэн байсан. Тэгээд жижиг тэмүүлэн болохоор жирэг. Жирэг талаар 3 факт хэлээч. Жирийн талаар 3 факт. Хөвчлөлтэй, хичээнгүү, тэгэл ангийн гот.